За 10 жилийн өмнө одоо найз нөхөд одоо хамаатан садныхаа зөвлөж ирснээр Солонгост одоо ирээд маш богино хугацаанд одоо байртай болно. За амьдрал чинь маш хурдан дээшлэн. За тэгээд асар хурдан мөнгө цуглуулад Монгол руу буцдаг талаар олон сайхан мэдээллүүдийг сонсч байсан. За тэднийг бол алтан үеийн гэж одоо яг одоо бол нэрлээд байгаа. За тэгээд ер нь бол одоо 10 жилийн хугацаанд би одоо ингээд яг Солонгост ирээд 5 байр 2 ширхэг лагертай за нэг 2-3 машинтай болчихсон ингээд явж байна. За түрүүний ярьсан шиг за үнэхэрийн одоо богино хугацаанд одоо энэ 10 жилийн хугацаанд 5 байртай болсон уу үгүй 2 ширхэг юутай болсон уу одоо лагертай болсон уу үгүй олон машинтай болсон уу үгүй яг амьдрал дээр бол энэ маань шал эсэргээрээ байсан. Яг тогоо өмрөд тавьсан юм шиг амьдрал маань нэлээд хүн таавнуудтай туулж эхэлсэн. Солонгост одоо таньж мэдэх хүн байхгүй. За эренгуудаа одоо амьдрах байр байхгүй. За тэгээ цаашлаад нөгөө ажил төрөл хийх боломж байхгүй. Тэгээ ажлаа яаж болох вэ? Маш олон асуудлуудад толгорч эхэлсэн. За тэгээд ер нь бол одоо цаашдаа одоо тий би энэ 10 жилийн хугацаанд Солонгост одоо хэрхэн яг юм одоо ямар ч таньж мэдэх хүн байхгүй. За мөн хэрхэн ажлын байран дээр очих талаар ингээд ямар нэгэн мэдээлэл байхгүй хүмүүст ингээд зориулаад одоо цаашид ингээд тодорхой хэмжээний мэдээллүүдийг өдөр болгон одоо ингээд оруулах болно. За тэгээд надтай цуг байгаарай. Миний одоо бичлэгэндээ лайк, фоллоу дарж одоо манай пэйж хуудсуудыг арай. За тэгээд та бүхэнд үнэтэй зөвлөгөө өгнө гэдэгтээ би итгэлтэй байна. Баярлалаа та бүхэндээ.